За Монголын үндэсний спорт шагаа харваа 1300-аад оноос эхлэлтэй гэж Түүх шаштрт тэмдэглэн үлдсэн байдаг. За Хувлаа хаан ордондоо шагаа харуулдаг байсан. За тэр тусмаа лам нар шашны зүтгэлтэнгүүд маань үндэсний шагаа харваагаараа одоо тоглож сайхан нааддаг байсан талаар Түүх шаштрт тэмдэглэн үлдсэн байдаг. За хамгийн сүүлийн үеийн одоо түүхэнд тэмдэглэгдсэн зүйл гэх юм бол 8 дугаар вогд Жавзандом тогтогт маань өөрийнхөө ордонд шагаа харвуулж шагаа наадам зохион байгуулдаг байсан талаар тэмдэглэн үлджээ. Хүрээ цам даншиг наадамд наадмын энэ жилийн онцлог нь бол Монголын шагаа харвааны холбоотой хамтран шагаан харваан наадам тэмцээн зохион байгуулах. За энэхүү тэмцээндээ тэгээд нийт шагаа харваачд маань өргөнөөр сайхан оролцож наадамчин олон маань та бүхэн ирж цэнхийг өсөн ирэж байна. 2023 оны 8 дугаар сарын 5-6-нд Хүйд Олон одогт болох нийслэлийн аялал жуулчлалын газар Гандан дэгшлийн хийдээс зохион байгуулж байгаа Хүрээ цам даншиг наадам үндэсний шагаа харваагаар хичээлдэг, сонирхдаг, өвлөн тээгч та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг хүсэж байна.